Уанчигч одоо бид нуусаа дуулахгүй нэлээд удагдсан байна. Тэр болгон уулзахгүй юм. Харин одоо өнөөдөр чинь ямар сайхан боёнт өдрөө тийм одоо ямар нэг 100 жилийн таарлуудад харигуудаа та бүхэн уулзсан сайхан байна харин. Энэ бол одоо яамнаас маань зохион байгуулж байгаа асар том сайхан ажил юм да. Өдөө очоод хэрэгтэй ингээ уулзаад ярилцсан гэдэг чинь бас. Та хэдэн он төгссөн бэлээ? Би 60 он төгссөн шүү дээ. 60 он төгссөн. 60 оны 4 сарын 20-нд яамны сайтын тушаал гараад тэгэл биднээс нөгөө тэр чинь атар газар ихэдсэн учраас урдчлаа төгссөн шүү дээ. Бид нусагч гэсэн нэгдүгээр курс төгсөхөд лээрээсөө 4 сард бүх шалгалтын маань авч дуусгаад агрын ангиас 10 хүүхэд, инженерийн ангиас 10 хүүхдийг Харилангийн сангийн аж ахуйд явуулж ирсэн байхгүй юу? Тэ. Тэр үед чинь юу болов вэ? Көдөөчний их сургууль чинь улсын их сургуулийн нэг факультет байлаа шүү дээ. Көдөөчний факультет. Уул санаа бол их сургууль байхсан. Тэр чинь хурлаараас чинь көдөөчний дэд сургууль гэдэг байгууллагаас нь тэнд юу агрономч газар зайлшгүй мэрэгчлэлтийн хэрэгцээ. Тэнд таны том бэлэн дээд. Тэр ямар тэр өөрийн дор өстэй тэр чинь. Заал байхгүй юу? Тэгээ анхудаа тэгж агрономч гэдэг хөдөөч дэд сургууль чинь орж суралцж эхэлсэн шүү дээ. 60 оны юу 56 оны 9 сард чинь хичээл сургууль эхэлжсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ хөдөөчний дэд сургуулийн одоо энэ байгаа байр чинь уулын юу юм шүү дээ. Ардын армийн чиглэлээр гэсэн байр юм шүү дээ. Тэгээд их сургууль чинь нөгөө багтаа байгаад тэрээс тэр анха тэгж байгаа сүйдээ тэгээд бүр хөдөөчний дэд сургуулиуд тэр байр чинь тэр чигтэн тэгж өгөөд тэгээд сургууль гэсэн хичээл сургууль эхэлсэн. Та тэгээд сургууль төгсөө тэр хаана агрономор очив? Хаана очив? Би чинь тэгээд юу 60 оны 3 сард сургууль төгсөөд яамны сайтын тушаалаар Көвсгөл аймгийн ерөнхий агрономчоор томж ирсэн шүү дээ. Тэгээд тэнд чинь 6 жил ажиллаа шүү дээ. Тэгээ яамны сайтын тушаалаар 66 оны 7 сард Улаанбаатар татагдаж тэр үед нь хөдөөж хангамж газар байлаа шүү дээ яамны. Тэнд агрономчоор Монголынгийн хангамж байсан. Тийм агрономчоор томилогдоод 66 оны 7 сараас ажилд орж цэвэрх ажлын маань эхлээд явуулаа шүү дээ. Орны даяар атар гэдэг үг шийдний сонсогдож байх төрөнд тэр шинэгээр өрөөгөнсөж хэсэгдсэн атар анган байрдаг гэдгээр шавар намаг усад өрөөнд шамтрдаг гэдэг байна. Намайг одоо газар дээр мөртөө цаасан дээр нэртэй болгоход хамгийн чухал одоо үүрэг гүйцэтгэсэн газар болно. Энэ Дарханы ургамал газар трейлийн гэрднэхний хүрээлэн энэ хөдөлсөд ажихын өнгөн үйлдвэр яам. 1963 онд хөдөөжихөнд дэд сургуульд ороод 68 онд төгссөн. Уг нь бол би яг хөвгтөө төгсөхдөө уг нь юуны диплом хамгаалсан, онц дүнтэй хамгаалсан. Зүүн хараагийн ургамал газар трейлийн хүрээлэн одоогийн Дархан дугуй хүрээлэн тэгээд зүүн хараад байсан байхгүй юу? Тэднээс одоо намайг зөвхөн чинь одоо хүрээлэндээ авна гэдэг тогтсон байсан байхгүй юу. Тэгсэн хоёр онцсон чинь намайг Цэлэнгийн аймгийн Зүүн бүрэнгийн сангийн аж ахуйн агрономор явуулах болсон гоо. Тэгсэн тэгээ явуулаа яав гэсэн чинь Зүүн бүрэнгийн сангийн аж ахуйн агроном Элдэ Өчөр гэж хүн байсан. Тэр хүн намайг Төв орооны хөдөөж хуульцтай ирэхээр тогтсон байсан юм байна л да. Одоо Төв орооныхан авахаар. Тэгээ оронд нь намайг явуулсан. Тэгээд би Зүүн бүрэнгийн сангийн аж ахуйн агрономор болсон байхгүй юу. Тэгээд тэр чинь 2 жил ажиллаж байсан чинь Сэлэнгийн аймагт чинь намайг анх очиход Орхон туулын хөгжил нэгдэл, Баруун бүрэнгийн өрнөлт нэгдэл гэсэн хоёр нэгдэлтэй бус нь бүгд сангийн аж ахуй байсан. Тэгсэн чинь 71 онд баха бүгдээрингийн хоёулангийн сангийн аж ахуй болгоод атар газар нэмж хагалаад сангийн аж ахуй болгоод тэгээд Сэлэнгийн аймаг ерөөсөө нэгдэл байхгүй бүх сумууд нь сангийн аж ахуй болсон. Тэгээд хөдөөж хойдох газрынхаа нэрийг өөрчлөөд сангийн аж ахуйнуудыг удирдах терест болсон байхгүй. Тэгээд намайг Зүүн бүрэнгийн сангийн аж ахуйд агроном байхад тэр терестийн агрономор Үлтрээний агрономор авч ажиллуулсан. Зармын жинсний анхны зөвлөх замрын станцын аймгийнхаа бүхэн жил станцын 10 жилийн ажлын жинсний ариун дээгүүр дэлгэрүүлж эцэг самдсны үрээсэн гарлаа.
Өнөөдрийн баялаг нэгнээс сарсан бичин 22 кг, бөөдгийн бичин 14 кг хүрч байна. Басаагийн системийн дөрвөлт сармын адим нэг натнаас дундаа 14 кг гарч байна. Харин Инглисийн 62 нэг натнаас сармын адим бөөдгийн 50 кг хүрсэн удаа Эдгээр хүмүүсийн хоёрын хүрээний гинэс үлдэх юм байна. Тэгээ би өгнөд хүрээлэнд ажиллах сонирхолтой байсан учраас нэг жилийн дараагаар мунаа дараагаа амралттай байхаа орондоор нь орлогч дараагаа гойжгаад ажилласаа гараад хүрээлэнд очсон. Тэгээд 1971 оноос 76 хүртэл хүрээлэн дээр дэлгэний ажил хийж гад аспирантурт яваад тэгээд 79 онд 12 сард төгсөж ирээд тэгээд хүрээлэн маань 100 хараагаас дарханд нөхцсөн биш. Жижиг ажил. Тэгээд хүрээлэнгийнхээ эрдэмшилгээ гэсэн орлого захирлыг хийгээд эрдэмтлийн орлого захирлаар 9 жил ажиллаад тэгээд хүрээлэнгийн захирал болоод дарханы хүрээлэнгийн тэгээд тэр чинь нэг 2 жил гарan ажиллаад байсан чинь хөдөө аж ахуйн яамд нөгөө 92 онд одоо зах зээл болоод бүх юм шинжлэгдээд тэгээд намайг газар тариалан гэсэн орлогч сайдаар авчирч ажил болсон байхгүй юу. Тэгээд 96 онд хөдөө аж ахуйн татан бууглаад геолог уурхай яам, хөдөө аж ахуйн яам, худалдаа үйлдвэрийн яам 3-ыг нэгтгээд хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам гэдэг нэртэй болгоод сангийн яамны одоо байгаагийн тэр буучин төлөвлөгөөний комисс байсан болсон. Тэгээд бид тэр чинь хөдөө аж ахуйн газрын дараагаар очиод тэгжээд бас яамны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт ороод хөдөө аж ахуйн газар гэж байхгүй болоод би тэр чинь ахлах мэргэжилтнээр үлдээд тэгээд 2000 онд сонгуулаар найрцсан холбоо засгийн газар байгуулагдаад татан богдсон юм чинь 2000 онд ардын ном олонхолоод хөдөө аж ахуйн буцаагаад инновашнд маань авчирсан. Тэгэхэд би хөдөө аж ахуйн яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга болоод 2008 он хүртэл яамд ажилласан. Миний одоо ажиллаж байсан өөрөө энэ эсрэг талын өөрөө. Энэ өрөөнд чинь би одоо 92-оос 96 он 2000-аас 2008 он хүртэл 60 хэдэн жил суусаараа байгаа л да. Тэгээ би уулын хөвгтөр сангийн аж ахуйгаар дамжаад, аймгаар дамжаад, хүрээлэнгээр дамжаад тэгэл яамаар дамжиж байгаад үндсэндээ бол яг хөвгтөр намайг одоо хүн болгосон 2 газар бол ерөөсөө дарханы хүрээлэн энэ яам 2. Дарханы хүрээлэнд нийтдээ 20 жил аспирантурыг оролцуулаад яамд 16 жил болов одоо. Дайны үед чинь бол манай улсын одоо юу гэдгийг хүнсний хангамжийн асуудал маш хүнд болсон. Оросын холбооноос бүх юм зөвлөлт бодолцоос их юм авдаг байсан чинь тэр чи дайн болоо тэгээ бид нуусан хэрэгцээтэй юм бүрэн нийлүүлж чадахгүй болоод манай улсд бол маш хүнд байсан. Нэгдүгээр хүн ардаа буудаан гурил төмсөнөөр хангах, хоёрдугаар мал аж ахуйн чанар сайтай тэжээл хангах ийм зорилттой чинь тэр 59-ны 3 дугаар бүлгээс дэвшүүлэн тавьсан. Эндээс л одоо хатар чинь газар эзэмших том ажил аян эхэлсэн шүү дээ. Тэгээд энэ чинь тэнцээ холбогдуулаад хатар газар эзэмших 10 сангийн аж ахуй байгуулсан. Том нь одоо энэ Көсөл аймгийн эгүүрийн сангийн аж ахуй. Тэгээд тэр үеэс эхлээд ерөөсөө газар тариалангийн үйлдвэрлэл Монгол улсын засгийн газар анхаарч эхэлсэн байхгүй юу. Тэгээд 59 он гэхэд чинь биднээс одоо 21 сангийн аж ахуйтай 108 мянган газар тариалангийн эргэлтийн толботой болоод байсан байхгүй юу. Атрын анх дугаараа эхлэхийн өмнө манай нэгдэл 1952 онд 17 өрхийн 18 гишүүнтэй анх байгуулагдсан. Тэр үед ихээхэн бэрхшээлтэй байлаа. Энэ бүргийн хамтрыг гүнд гэдэг. Зүйд сүмийнхэн бол гүнд дарга. Учир нь хөгжил нэгдлийг байгуулагдаж хөл дээрэн зогсоосон хүний нэг. Бүрд суманд 10 гүнд багш гүнд гэх хүн зөнгүй. Ягаад гэвэл 70 насны туршид сурсан эрдэм ажил бүхнийг залуусд сургах гэж нэгдэл нийгэмдээ хэрэгтэй зүйл бүтээх гэж нойрон хөвсөлж явдаг ахын дэник. Ойсрол тэмцлийн ахмад зүтгэлтэн гүндгэн тарж ургуулсан 10 буудан өгөөж нэгдэлдэн жид 400-аас 700 гүн төгрөгийн орлого оруулж байна.
сумын зосох өвөлж хөхтрэ төрөлж нутагсан сортын үртэй болж эхэлж байгаа нь модын тэжээлийн өдрөвжүүлэх бас нэгэн боломж байгаас батлан харууллаа. Ер нь өөрхөн гаймтай төрөөдөө модын тэжээл төрөлдөг сумнэгдэл болно бий. Тарих сумын арвын тал зүй сумын сарын хөнгийн зэрэг одон зүүн гаагазарт эдишний нөгөө ургаж арвай дуутай найгаж байна. Монголын хөлсгөл залуучуудын иргэдийн илгээшлийн эзэн энэ залуус мадрын услаатай төрөлдөнгийн тулдаагаас төмөс, хөнгөн, саримс, модын тэжээлийн арвын ургас авч байна. Өөрхөн гаймтын газар төрөлдөнгийн үйлдвэрлэлд бага зардал гаргаж их ургас авах гаад төсний ургасыг нэмээд үйлдэх зорилготой шамд багаж байна. Мянган 1963 он хөгт бол гурилынхаа хэрэгцээг өөрийнхөө хангах хэмжээний тариалан эрхэлдэг болсон. Маш богино хугацаанд бас маш их сайн ажилласан. Хар хорны гурилын үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээр өөрхөнгөө баян хонгор харахангаа ингийг хангаж байна. Ер нь хар хорныг өөрхөнгөө нутгийн үйлдвэрийн гол арьян гэж нэрлэж болно. Монголд социалистийн инженерийн өрш нэмэгдүүлж байна. Жилдэн 2000 тонн гурил, 10,000 тонн модын тэжээл үйлдвэрлэдэг гурил тэжээлийн үйлдвэрийг болов наримт хөнгөр ардуулсан тусламжаар байгуулж, энэ спиртийн заводыг зөвлөлтийн техникээр тоногсон юм. 75 онд юуны Атран 2-3-ыг эхлүүлэхэд чинь биднээс авах дээр 850 мянга тариалан гэрэлтийн талбайтай болчихсон байсан. Нөгөө анх 100 мянга эхэлж байсан чинь 850 мянга 700 гаруй мянга газар энэ хугацаанд дэвтэмжсэн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл одоо биднээс дотоодын хэрэгцээг үндсэндээ хангах болсон. Тэгж үйл явах хөтөр манай чинь одоо хүн амын таамлын орчимтэй нэмэгдсэн мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй болсон. Хот суурин газрыг одоо мах суугаар хангах, гурлуудаагаар хангах асуудал гарч ирсэн учраас тэжээлийн үйлдвэрлэлд одоо онцгой анхаарна гэдэг. Атран 2 дугаар энэ үндсэн зорилго бол малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэж хэлсэн. Тийм аян байсан. Тэнхэр сумын нутгийн халуун аршаан түшиглэн шилэн дардаг барих удаан дол шинжүү тарихын нор нутгийн нөөцийг өргөдөлтөд ашиглаж байгаагийн хайрсан жишээ юм. Болонсын тэнгэрийн замыг дэс хүнсний төрөлбөрийн ногоо тарж ургуулах талаар баялаг туршлагатай. Бодгонсон тариалангийн услаатай талбай хэмжээгээр нэгдлийн дотроос хамгийн том дорно. Тэр үед чинь Көсөн аймагт тамилж жатсан тэгээд явуулсан. Бүх техник төхөөрөмж чинь нэгдүгээрт нь хойд юугаар алтан булгаар хоёр дахь нь Көсгөлийн далаагаар орж ирж байсан. Тэр ирж байсан техник энэ төр юм бол ямар их чөлөөтэй ирж байсан үе ярих юм байхгүй. Тэр чинь 17 хангадаг тэгээд тэр Көсгөл аймаг Булган аймаг руу чинь тэр трактор комбайн тэр техник том ирж байсан. Атрын эзэмших хийдгэн үйлдэл зөвлөлтийн арга түмний тусламж газар сайгүй ирсэмшгээ зөвлөж бас ирсэн. Зөвлөлтийн анд нөхцөл ахадгүй өгдөг заншгаар сая идэвхтэй дээш барин татсан. Сурнам татхаа хангах хишаж дүн дансын тэдэгүүр ийсэж зөвхөн сая алтан хүртэнд ган саарсан шинээр тулбар шин тасман болсон. Атрын анх дугаар аягаар иржсэн техникүүд нь ДТ-54 тракторууд дагаар шогч магаар шогч гэж юм байхгүй. Айхтар тоостой шараатай нэг тийм байсан.
СК3, СК2 компаниудтай кабин байхгүй. Тийм л юмдэгөр бид нас ажиллаж байсан. Үрлэгчин дээр хүн сууж явдаг. Анжисан дээр бас хүн сууж явна. Бадрын одоо хагалгааныхаа хүн тэр гараар тохируулдаг. СК2 компани чинь хойдолтой өнгөцөө сууд нөгөө сүрэл гадархаар аваалаад ирэхээр гिचгээд биталж нэг юм гिचгээд гоожуулаад орхидог ингээ явж байсан. Тэр хамгийн их хэцүү юм бол тэр компани ардаа суугаад тэр сүрэл юм идүүлжээс тавьдаг. Тэр сүрэл чинь тэгээд энэ хүзүү хоолоор зүгээр шивчмэр байсан. Тийм одоо төхөөрөмжтэй байсан л да. Тэгээд 1970-аад он гохт бол байдал нэлээд өөрчлөгдсөн. Тэгээд 70-аад оны дундуу ясгсуулаад бол кабинтай трактор кабинтай комбайнуудтай болсон. Эрхэм зүгийн музейн хажуухын талд хар хорны сангийн аж ахуй байдаг. Олсон амжилтан батдаг ажлын хоцрогдол доголдлыг намч зарчимчсоор шүүмжлэн арилгав. Карьерын эрхлэх технологиг тасаг бригад бүрийн хөрөх цагуурын онцлог тохируулан наривчлан боловсруулж мөрдөх их ажил эхлээд байна гэж гаяс механик жуулууч Зэрэн найданд намын хорооны дараа эренцнэр ярьлаа. Карьерын үйлдвэрлэлд механик зөвхөн төвшинг дэвшүүлж ээлжин траалс системийг нэвтрүүлснээр амжилтын төвшин өндөр байдаг хар хорны сангийн аж ахуйн газар трейдингийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тодорхой зэрэг дэвшүүлсэн Монгол Ардын консультант хорооны 4-р үйлдвэрлэлийн шийдвэрийг амьдрал хэрэгжүүлэх, гад тусмасаар хурцын хэмжээ нэмэгдүүлэх, эрдэс шин бордоо шинжлэх ухааны үндэстэй хэрэглэх, услагаатай трейдинг хөгжүүлэх ажлыг тэргүүн зорилт болгон хөтөлбөрийн хамт олонны эдисийг хөрнүүлж байна. Техникийн хангамжийн хувьд бол үнэхээр одоотой зөвлөмгүй сайн байсан. Сэлбэг үл ерөөсө байнга байлгүй. Амгалангийн хангамж дээр очиход ерөөсө сэлбэг ямар сэлбэгнүүд бүгдээр ирдсэн байж байдаг. Техник бол байна. Гэхдээ техникийг бол зөвхөн хөдөөж хуянаас хуваарлсан хуваараар авах нөхөс манай сангийн хонжил сайн ургац авсан байгаа юм. 2 трактор нэмж явна гэдэг тийм нэр төм явахгүй. Зөвхөн хуваараар өгнө. Одоо би зөвхөн 90 он гэхэд бид нус яасан хөхтэй шүү дээ. 270-80 мянган тонн ногоон тижэл хураадаг. 260 мянган тонн дарш хураадаг байсан байхгүй юу. Тэгээд зах зээл болонгууд айхтрын болсон байхгүй юу. Тэрний өгүүлнээсөө нэг сангийн аж ахуй социализм үе чинь би түрүүн хэлсэн. Ургац авсан байна, аваагүй байна, аллагттай ажилласан, ашигтай ажилласан хамаагүй хөрөнгө оруулалт нь бол нэрдөө яг өх ёстой хугацаанд бүгдээнд нөгдөг. Ашигтайд нь зөвгөн, ашиггүйд нь зөвгөн. Нэг. Хоёрдугаарт нь хичнээн ашигтай ажилласан ашгийг нь улс хурааж авдаг. Эргээд бүх нэг аж ахуйнуудаа хуваарлдаг. Тэр ашиггүй ажилласандаа ч гэсэн өгдөг. Тийм учраас одоо үгдгийн зах зээл шилжих үед манай сангийн аж ахуйн нэгдлүүдэд өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгө ирдэг байхгүй. Трактор байна уу байна, техник газар байна уу байна, мэргэжилтэн хүмүүсүүд байна уу бүгд байсан. Ганцхан мөнгө байхгүй. Тэгэл газар тариалангийн үйлдвэр буурсаар 2005 он гэхэд 150-60 мянган өвөр тариад тарьдаг, 70 мянган тонн буудаа хураадаг. Тийм болцсон байсан шүү дээ. 2005 онд. Тэгээ 2008 онд баяр ерөнхий сайд болоод Атрын 3 дугаарыг эхлүүлсэн байхгүй юу. Тийм учраас Атрын 3 дугаарыг зорилго бол явахтаар атаршсан газараа эргүүлж ашиглалтанд оруулж дотоодын хэрэгцээг хангадаг болоо гэсэн байхгүй юу. Тэгээд яг үгээр шатхууныг зээлээр өгсөн, үрийг зээлээр өгсөн, бордогийн зээлээр өгсөн, техникийг нь хөнгөлтэй нөхцлөөр урт хугацааны зээлээр өгсөн. Ингэж угаад газар тариалангийн үйлдвэрлэл 2013-4 он гэгт болно. Төмс үр тариагаар бол дотоодын хэрэгцээг бүр хангаж эхэллээ. Одоо энэ жилээс эхлээд Атрын 4 дугаарыг явуулж байна. Энэ нь үл яг хөвгтөр биднээс хөвгтөр зөвхөн одоо дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын тодорхой хэмжээний нийлүүлэх нэгдүгürt. Хоёрдугаар газар тариалангийнхаа үйлдвэрлэлийн технологийн шинжилэл, техникийн шинжилгээг одоо сайжруулъя гэсэн нийтдээ нэг 60 гаруй үйл ажиллагаа 4 том зорилттой хүрээнд Атрын 4 дугаарыг биднээс эхлүүлж байгаа байхгүй энэ жилээс. Тийм учраас манай газар тариалангийн үйлдвэрлэлийн хөртөд анхан одоо нөгөө
хүн дээр нь сууж явдаг анжистай, хүн дээр нь сууж явдаг үрлэгчтэй байснаас одоо бүх юм автомат руу шилжих гэж. Тэгвэл яг эхлэегүй ер нь ихнэх нөхцөл болон гадаадын орнуудад бол туршлагын бий болцсон. Зарим одоо техникүүд нь манайд ороод ирсэн. Одоо хамгийн нэг чухал юм энэ газар тариалгын хөрсийг хамгаалах асуудал. Олон жил одоо илэрч байна. Хөрсний үржилсэн их мууч байгаа. Энийг хамгаалах асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол ямар одоогийн үеэр юм дуусчих цааш энэ Монгол орн байгаа цагт энэ бол хязгаарч Монгол орны салахгүй асуудал шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ талаар их анхаармаар санагддаг юм да. Яамны маань 100 жилийн ой болж байгаад бол бид үнэхээр одоо сайхан санагдаж байна. Би энэ яамнаас анхны удаага энэ яамнаас би авсан хүн би байгаа юм. Яамныхаа хамт олонд одоо 100 жилийн ойнхон баярыг тохиолдуулж сайн сайхан бүгдээ хүсье. Тэгээ бид нус бол өөрийгөө одоо нас өндөр болсон ч гэсэн чадах мэдэх бүхнээрээ тусалж хамтарч ажилланаа. Өвөө нь бол одоо ингэж боддог хүн.